За ингээд дөрөв дэх чадвар дээр ирлээ. EQ-гийн. За энэ бол өөрөө өөрийгөө зоригжуулах. За бидний хэлж сурснаар бол мотивац буюу мотивашн. За ингээд өөрөө өөрийгөө зоригжуулахын тухай. За яагаад бид нар тэр зоригжуулалт хэрэгтэй болчихваа. За бид нар нэг юм хийх гэж одоо заримдаа бид нар 80 юм болдог. Эсвэл нэг барьж тавиал тийм үү, эсвэл ерөөсөө орж чаддаггүй тийм үү. Эсвэл ямар нэг юм гаднаас хүлээгээл идэг. Тохиромжтой өдөр, тохиромжтой үе, үйл явдал гэж хүлээгээл идэг. Тэгсэндээ бид нарт яг өөрийгөө хөдөлгөх тэр зоригжуулалт гэдэг зүйл яг дутагдж байна гэсэн. Мотивац байхгүй байна гэсэн үг. За ингээд мотивац хоёр янз байна. За нэг нь гаднаас, нөгөөх нь дотроос гэдэг. За эхлээд гаднаас хин авч үзье. За гаднаас гэдэг нь яг хин нэгэн биднэрт яг магтаал хэлэх. За урамшлын үг хэлэх тийм үү. За тэгээд ямар нэгэн шаардлага тавих. За бас өөрөө ээж болно. Ингээд бүх зүйл яг гаднаас ирж байгаа гэсэн. Нэгсэндээ гадны хүчин зүйл биднийг хөдөлгөж байдаг гэсэн. Энэ нь бол яг л машины одоо шатхууны савн дотор байгаа бензин л гэсэн. Тэр дуусвал машин зогсох. Яг адилхан. Бид нар гаднаас ямар нэгэн мотивац буюу зоригжуулалт авч байгаа үед тэр зогсоход бид нар яг тэрнтэйгээ адилхан унтардаг. Тэгэхээр гадны мотивац бол юу нь одоо сайхан бэ гэвэл эхлүүлэхт их сайхан байдаг. Ягаад гэвэл хүн бол гэлс эхлүүлж болдог. Гэхдээ яг эхэлсэн шигээ яг бас тэн дээрээ бүдэрж одоо тийм зогсчих гээд байдаг. Тэгэхээр бас нэг тийм дутагдaltaй талтай. За дотоод мотивац гэдэг нь бол яг бид нар өөрсдөө олсон гэсэн. Энэ зүйлийг хийх учраас бид нар яг мэдсэн гэсэн. Нэгсэндээ бид нар өөрсдийнхээ зорилгыг маш өндөр хэмжээнд олсон. За бүрж ажиллах юм бол өөрсдийн туйлын зорилго буюу одоо миссия гэдэг чинь мишн гэдэг. Тэрийг олсон. За бүр одоо ажиллах юм бол яг л одоо хоббигоо одоо өөрийнхөө ажил болгосон гэсэн. Тэр үйл яадаг вэ гэвэл бидэрт ямар шаардлагагүй гэдэг чинь тийм үү? Өглөө босох, хийх үү, хийхгүй юу гэсэн асуудал зүгээр л байхгүй тийм үү? Бид нар шууд барьж аваад хийгээд идэг. Тэгэхээр энэ бол яг дотоод мотивац. За өшөө бас суралцах одоо үйл явцад бид нар маш их таашаал авдаг, маш их ад жаргалыг авдаг. Хэрвээ суралцах дуртай хүмүүс үү тийм үү? За тэгэхээр энэ бол дотоод мотивац. Гэтэл энэ хоёроос бас нэг ангид нэг юм байна. За нэг ийм үг гэдгийг бид нар сайн мэднэ. Мянган биерийн аялал нэг алхмаас эхэлдэг гэж. За энэ юу гэсэн үг вэ? Зүгээр л бид нар ямар нэг юм хийхэд ямар ч мотивац хэрэггүй, зүгээр л эхлүүл гэсэн үг. Тэгэхээр бид нарт ямар нэгэн зүйлийг эхлүүлчихэд харин тэр үйл явцдаа бид нар ямар нэгэн мотивацийг олж байгаа бол энэ бол хамгийн сайхан зүйл. Ер нь бол юм яг ингэж л өрнөдөг тийм үү? Эхлээд бид нар хурц ядал гэдэг. Харин нэг удаа бариад нам суучгаар яг бид нар ард нь гарчдаг. Яагаад ард нь гараад байгаа юм бэ гэвэл хийж явцдаа бид нар яг тэр одоо өөрийгөө зоригжуулаад тэр нэг мотивац гэдэг юм олж авчаад байгаа гэсэн. Тэгэхээр үнэхэрийн одоо дээдийн мотивац гэдэг юм а тийм үү? Маш чухал мотивац хизээ ирдэг вэ гэвэл гаднаас биш ээ. Бас дотроос ч гэсэн ер нь дотоод мотивац бол чухал. Гэхдээ ямар нэг юм эхлүүлээд тэрийг цааш нь үргэлжлүүлэн хийх явцдаа олдог тэр сайхан зүйлийг л бид нар яах вэ? Тэр одоо хамгийн чухал мотивац гэж нэрлэдэг байгаа. Ерөөсөө мотивацн дээр энийг л ярих хангалттай. Зүгээр л бид нар яах хийх ёстой. Ямар нэг юм хөдлөх ёстой. Та одоо бяцлал хийх гэж байгаа зүгээр бид нар яах эхлүүлнэ. Ном унших гэж байгаа бол шууд эхлүүлнэ. Харин эхлээд эхлүүлчихсэн. Тэгээд цаашаа үргэлжлүүлж байх явцдаа бид нар хамгийн сайхан зүйлээ олноо. Энийг л одоо яах хамгийн чухал мотивац гэж байгаа юм. Ер нь мотивацийн тухай ярихад энэ л шаардлагатай. За ингээд дараагийн одоо хамгийн сүүлийн чадвар дээр уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа.